мөнгө байх болчих юм уу? За би яг мэдээлэл авчихсан байж байгаа. За нийтдээ 2025 оны төсвийн жилд ажилгүйдлийн даатгалын сангаас 161.9 тэрбум төгрөг одоо зарцуулахаар төсвөлсөн байсан. За үүнээс яг одоогийн байдлаар 154 тэрбум төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмж олгоод байна. За 8 сар хүртэл бол үндсэндээ доктортой явсан байдаг. 1-8 сарын хооронд. За харин 9 сард олгох ёстой олгоогүй үлдэгдэлтэй байгаа 490 хүний 780 сая төгрөгийн асуудал байгаа. За өнөөдөр гүйлгээ нь хийгдэж байна. Одоо энэ үлдсэн 780 сая төгрөгийг олохоор өнөөдөр гүйлгээ хийгдэж байна. За сангийн яамнаас мэдээж хэрэг төрийн сантай холбоотой зарим гүйлгээг зогсоох, зарим гүйлгээг нээх маягаар бол зохицуултууд хийгээд явж байгаа. Оны эцэс бол ерөнхийдөө ингэдэг шүү дээ. Тийм учраас 9 сард олгодог байсан 780 сая төгрөгийн гүйлгээ өнөөдөр хийгдсэн гэсэн. Тийм учраас ажилгүйдлийн тэтгэмж авах хүмүүс маань 50 байж болно гэсэн. 12 сараас нөгөө 12 сарын мөнгийг өөрчлөж татаж аваад 9 сард олгочлоо гэдэг юм. Тэг яг уу сангийн яам бол тэгж зохицуулт хийдэг шүү дээ. А гэхдээ энэ сантай холбоотой огт хөндөж болдоггүй татвар төлөгчдийн мөнгө одоо төсвийн мөнгө гэхээсээ илүү шимтгэлээр бүрддэг сангууд байдаг. За энэ дээр бол сангийн яам ямар нэгэн зохицуулт хийх хэрэг бол байдаггүй. Энэ маань нөгөө иргэдийн төлсөн шимтгэл байдаг ч. 12 сард чинь дахиад ажилгүй. Одоо хэвэн болно гэсэн. Бүрэн олгогдно.